За, бурхантай хоологдох нэг сайхан боломжийн тухай ярилцъя. Өнөөгийн амьдралд хамгийн их хэрэглэгддэг нэг зүйл байдаг. Тэр зүйлээр хүмүүс ер нь бүх юмыг хэмжих гээд байдаг. Тэрний юу юм бэ? Dayton Jar гэдэг хүн нэг юм судалгаа гаргасан байна л да. Есүс мөнгөний тухай их олон удаа ярьсан. 38 сургаалт өдрийнх нь 16 нь эд хөрөнгө мөнгөний тухай өгүүлсэн байдаг. Тэгээ баярын мэдээний номыг үзэх юм бол гайхалтай нь 10 ишлийн нэг нь эд мөнгөний тухай шууд хөндөж өгүүлсэн байдаг. Тэгээ нийтдээ 288 ишлэл. Тэгээ Библиэд 500 ишлэл залбирлын тухай өгүүлсэн байдаг. Харин 500-аас илүүгүй ишлэл нь итгэлийн тухай байхад харин мөнгө эд хөрөнгөний талаар 2000 ишлэл бичигдсэн байдаг. Тэгэхээр хамгийн их яригддаг боловч хүмүүсийн ойлгож чаддаг нэг зүйлийн тухай ярилцъя л да. Тэгээ Бурхны 10 хуулийн 1-р ингэж заасан. Чи надаас өөр бурхадтай байж болохгүй. Тэгээд энэ юу гэсэн үг вэ? Тэгээ энэ болохоор зүрх сэтгэлдээ ямар нэгэн зүйлийг Бурханаас илүү гаргаж дээгүүр тавихыг хэлж байна. Бүгдээрээ Үлс номноос судалцгаая. За тэгээд Паул бол Эфес хотод очиод Бурхныг бол маш гайхалтайгаар тонхоо хэлж гисэн. Тэгээд энэ үйл ажиллагаа бол маш олон хүнийг хамарсан, маш олон хүнд хүрсэн маш үржимстэй тийм сайхан зүйл байсан баамаа. Тэгэхээр яасан бэхээр тэр Эфест амьдардаг байсан хүмүүс нэг ийм зүйл үйлдэл гаргасан. Тэгээд өөрөөр хэлбэл Паулийн үйлчлэлийн үр дүнд. Тэгээд Библийн судрын Үлс номны 19-р бүлгийн 17-оос 20-р ишлэгийг уншъя. Энэ явдал Эфест амьдардаг бүх Евдээ грек хүмүүст дуулахад тэд бүгдээрээ айдас давтав. Эзэн Есүсийн нэр алдаршиж байлаа. Итгэсэн хүмүүсээс олонх нь ирж өөрсдийн үйл хэргийг хүлээн зөвшөөрч илчлэв. Эд шидийг үлддэг байсан хүмүүсээс олонх нь номуудаа авчирч овоолж олны өмнө шатаажээ. Тэгэд номын үнийг тэд тооцоолоход 50,000 мөнгөн зоос олжээ. Ийм эзний үг үлэмж хүчтэйгээр тархан бэгтсээр байлаа. За тэгэхээр энд нэгэн зүйлийн тухай гарч байна. Яасан бэхээр эд шид янз бүрийн юмныг үйлдэж Бурханаас өөр зүйлийг дагаж тэнд шүтэж мөрөгдөг байсан хүмүүс маань энэ замаасаа эргэсэн. Тэгэд энд юу хийсэн бэхээр хүмүүс өөрсдөө хийж исэн хэргийг буруу зүйлээ хүлээн зөвшөөрөөд тэгээд ямар үйлдэл хийсэн бэхээр нөгөө хэрэгэлдэг гэсэн эд шидийнхаа номнуудыг авчир шатаасан ба. Тэгээд тэднийх нь үнийг тооцоолсон байна л да энэ Библиэлд. Тэгээд тэр нэг сонирхолтой тоо гарч ийн. Өөрөөр хэлбэл 50,000 мөнгөн зоос гэдэг маань өнөөгийн тооцоогоор бол хэдэн сая долларын үнэтэй ном бол. Тэгэхээр Бурхныг олж авсан хүмүүсийн хувьд бол тэр хэдэн сая долларч гэдэг юм уу биднээс нөгөө амьдралыг хэмжих гэдэг тэр зүйл маань бол үн цэнэгүй болж байгааг эндээс олж харж болох юм аа. Тэгэхээр энэ хүмүүс бол тэр Бурхны 10 хуулийн 1-р тушаалыг бол ойлгосон баг. Яг тэгвэл зүрх сэтгэлдээ мөнгийг Бурхнаас дээгүүр илүү гаргаж тавихгүй байх хэрэгтэй байна гэдгийг эд бол ойлгосон баг. Тэгэхээр Эфес хотод чухам яг ямар зүйл байсан юм бэ гэдгийг бүгдээрээ судлаа л да. Эфес хотын хүмүүс юунд мөргөж биширдэг байсан юм бэ гэдэг. Тэгэхээр Эфес хотод бол өссөн үржихүүг бэлэгдэлт тийм Диана охин тэнгэр гэдэг тийм шүтээний сүм байдаг байсан. Энэ сүмд бол хүмүүс бол их мөргөдөг байсан. Тэгээд бас нэг ийм зүйл явсан. Паулийн Бурхныг тунхаглаж байгаа мэдээнээс болоод нэг хэсэг хүмүүс бослог гаргасан ба. Тэгээд бүгдээрээ Үлс номны 23 дугаар ишлэлээс хамтдаа уншъя. За энэ үед замаас олж баггүй үймэн гарав. Мөнгөний дархан Деметр гихч хүн Артемисийн сүмийг мөнгөөр урлаж орчуудад баггүй орлого авчирдаг байв. Деметр дархчуудыг цуглуулад тэдэнд хүмүүсээ бидний сайн сайхан байдал энэ ажлаас хамаардгийг та нар мэднэ. Та нар Эфес төдийгүй бараг л бүх Азад энэ Паул гихч гараар хийсэн бурхад биш хэмээн ухуулж олон хүмүүсийг эргүүлснийг харж сонсож байгаа. Үүнд бидний дарах муу нэртэй болох аюул байгаа төдийгүй бас охин тэнгэр Артемисийн сүм хэрэггүй гэж тооцогдсон Аз болон дэлхийн шүтдэг охин тэнгэрийн сүр жавхлан буурах аюул байна гэжээ. Үүнийг сонсоод тэд хэлнэгнэн уурлаж Эфесийн Артемис нь агуу хэмээн хашгирж гарав. Хот өвөөмэн самуун давтаж хүмүүс нэгэн зэрэг Паултай ханьсан Македоноос ирсэн Гайс Астрих нарыг чирэн жүжигийн хүрээлэн дайран орж ирэв. Паул цуглагчдын дунд орохыг хүссэн хэдий ч дагалдагчид түүнийг явуулахгүй байлаа.
Мөн Полийн ан толгох Азийн хэсэг захирагчид хүн илгийн түүний жүжигийн хөрвүүлэнд очихгүй байхыг ятгажээ. Цугласан олон бодилж самуурсан байсан тул нэг хэсэг нь нэг зүйл хашгирж байхад нөгөө хэсэг нь ондоо зүйл хашгирж байлаа. Тэдний олонх нь юуны төлөө цугласнаа ч мэдэхгүй байлаа. Тэгтэл Юудэчид Александрыг олонний өмнө уурших гаргахад Александр хүмүүс чимээгээ намтахыг гараараа дахин олон төмнийг өөрсдөө өмгөөлөхийг хүсжээ. Гэтэл хүмүүс түүнийг Юудэ хүн гэдгийг таниад бүгд нэгэн дугаар Эфесийн Артемис нь агуу билээ хэмээн бараг 2 цагийн турш хашгиралдав. За тэгэхээр энд гарч байгаа үйл явдлын тухай одоо бүгд тэр ярилцъя. Тэгэхээр ингэсэн байна. Одоо бурхнаас болоод тэр Эфест бол одоо баггүй үүмэн гарсан. Яасан бэхээр нөгөө нэг үсэн үржихүүг бэлэгддэг тэр охин тэнгэр одоо тэр тэнгэрийн Дианагийн сүмэд одоо мөнгөөр одоо уралж одоо амьдралаа залгуулж магадгүй тэр хэд одоо маш их ашиг орлоготой сайхан амьдарч байсан баг л да. Тэгээ үүн нь бол одоо Полийн тэр бурхныг тунхаглаж байгаа мэдээнээс болоод буурах аюул байна гэд Деметр гэдэг нэг хүн бол одоо хэсэг дарахчуудыг цуглуулад одоо яасан. Хэвсэн мэхээр бидний сайн сайхан байдал одоо энэ Пол гэгч хүний одоо яриад байгаа зүйлээс болоод болохоо байгаад байна. Өөрөөр хэлбэл тэр Пол гэдэг хүний одоо жинхэнэ бурхнаас болоод бидний сайхан амьдрал маань болохоо байгаад байна гэж л одоо хэлээд байна. Тэгээд одоо маш олон хүмүүс суглаад одоо Эфес хотод байдаг энэ одоо бидний бурхан бол хамгийн агуу гэж хашгирч гисэн. За гэтэл тэднээс үнэхээр тийм одоо итгэл бишрэлдээ үнэн ч хүмүүс байсан юм өөхөр үгүй байгаа юм. Яасан бэ гэхээр тэднээс өөр амьдралынхаа амин зуулгийнхаа одоо мөнгө төгрөгийг алдчих үдэ. Өөрсдийнхөө сайхан амьдралын тэр тухтай байдлаа алдчих үдэ гэж яасан ба. Тэг үүний цаана бас л мөнгөний асуудал байсан. Тэгэхээр энд бол одоо маш их одоо үүмэн самунд дэгдэж байгааг анзаарж байгаа. Тэгэхээр мөнгөнөөс болоод хүний зүрх сэтгэл бас л яг ийм үүмэн самунд дэгдэж байдаг. Тэгээ тэр үеийн тэр Эфест болсон үйл явдлын одоо нэг одоо зүйл нь болохоор Диана охин тэнгэр гэдэг маань өсөн үржихүүг бэлэгддэг байсан. Одоо магадгүй энэ Эфес номонд бичснээр Үйлс номонд бичснээр болохоор дэлхий болон Азийн маш олон хүмүүс тэр Дианад очиж мөрөгдөг байсан. Магадгүй тэгээд ихэнх нь одоо баян цатгалан болгож хамаг юмаа үржүүлж одоо сайхан их мөнгөтэй хүн болох гэж магадгүй очиж мөрөгдөг байсан байж болох юм. Тэгэхээр цаана бас л мөнгө байж байна. Тэгээ нөгөө Деметрийн гаргасан эсэргүүцлийн гол шалтгаан юу байсан бэхээр мөнгө байсан тухай биднээс ярилцсан. Тэгэхээр Үйлс номдэр гарч байгаа энэ хүмүүсийн хувьд бол бурхны 10 хуулийн одоо нэгдүгээр зүйлийг бас магадгүй мэддэггүй хүмүүс байсан баг. Яг гэвэл энэ чи надаас өөр бурхантай байж болохгүй гэсэн баг. Тэгэхээр бидний хувьд одоо зүрх сэтгэлдээ мөнгнөөс бурхныг дээгүүр тавих хэрэгтэй гэдгийг энэ 10 хуулийн нэгдүгээр ишлэлээс олж ойлгож болох юм. За тэгэд одоо бүгдээр Малах номны 3:10-ыг уншия. Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхэл 11 агуулхад авчир. Би та нарын төлөө Тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивэлийг хальтал асгах хэсгийн талаар намайг одоо үүгээр шалгаж төмөн цэргийн эзэн айлдаж байна. Тэгэхээр би ярианыхаа эхэнд хэлсэн. Бурхан одоо байдаг юм уу гэдэг мэдхний сайхан боломжийн тухай ярилцж байгаа тийм. Тэр энэ дээр юу гэсэн бэ гэхээр 11-ыг надад авчирч өг. Тэгээд би Тэнгэрийн цонхыг нээгээд чамдаар ивэлийг буулгах нь үгүй юу гэдгийг одоо үүгээр намайг шалга гэсэн. Тэр чинь бурхан байдаг юм уу гэдгийг одоо шалгаж үзэх. Магадгүй тэгээд бурханыг олоод одоо уулзчих нэг боломж нь одоо энэ 10% юм байна. За тэгэхээр 10% гэдэг зүйлийн тухай биднес одоо төр одоо хэсэг хугацааны дараа дахин ярилцсан юм аа. Тэр ер нь Есүс мөнгө хоёрыг нэгэн зэрэг хайрлаж болохгүй. Тэгээ мөнгө бол хүмүүсийн хоорондох эд хөрөнгийн харилцаанд үйлчилж байх бурхны бүтээл бөгөөд бүтээгчээс илүү бүтээл гэж байхгүй. Бидэнд байгаа бүхэн бүтээгч бурхных билээ. Бүтээгч эзэн хүн бүрийн мөнгөө юунд зарцуулсан болохыг мөнхийн усад ороход нь тооцоолсноо гэсэн. Тэгвэл бурхныг хайгаад явж байгаа. Аман бас бурханд итгэдэг хүмүүст л одоо энэ хамааралтай юм аа. Юу гэж хэлсэн бэхээр мөнгө болохоор одоо Есүсийг одоо тэр зүрх сэтгэлдээ дээгүүр тавих хэмжээний төвшөнд бол мөнгө байх ёсгүй маа гэж байна. Мөнгө нь болохоор бурхны бүтээл. Мөнгийг хүмүүс хэрэглэхийн тулд одоо бурхны бүтээсэн бүтээл учраас бүтээл нь одоо бүтээгч бурхнаас илүү бол агуу байх ёсгүй маа гэж. Тэгээ бүх зүйл эзнэх. Тэгээ та үүнд итгэдэг үү? Тэгээ яагаад гэвэл эзэн оргуу хоосноос орчлон ертөнцийг бүтээсэн. Тэгвэл та өөрөө ямар нэг юмыг бурхан шиг одоо оргуу хоосноос бүтээв үү? Тэр мэдээж үгүй. Тэр харин бүтээсэн зүйлээ бурхан бидэнд захираад, зарцуул, эдэлж хэрэгэл гэж өгсөн юм ба. Тэгэхээр тэр
Мөнгө ч гэсэн бас үүнд хамаатай. Тэгээд Малах номны 3:8-д ингэж хэлсэн байна. Хүн бурхныг луйрдах уу? Гэсэн ч та нар намайг луйрдж байна. Гэвч та нар бид таныг яаж луйрдсан бэ гэдэг 11-ээр ба өргөлөөр. За тэгэхээр нэг асуудал байна тийм үү? Бурхны өгсөн зүйлийг бид захиран зарцуулах ёстой. За гэтэл яасан бэхээр бурхан та нар намайг луйрдаад байна гэж хэлсэн. Тэг юугаар луйрдсан бэ? Би яасан бэ гэд хүн тэгсэн чинь 11-ээр ба өргөлөөр гэсэн. Тэгэхээр эндээс юу нь ойлгомжтой юм бэхээр 11 нь бол эзнийх байсан ба. Эзэнт бүх байсан. 11 гэж юу хэлж байна вэ гэхээр бүх ашиг орлогыг чинь 11 нь. Тэгээ эзэн өөрөө энэ дэлхийд ирэх бүх зүйлийг бас мөн танд байгаа тэр мөнгөийг чсэн одоо бүтээчихсэн юм бол. Тэгээд тэрийг танд зарцуулж хэрэглээд өгчөөд энэ 10-ын нэг нь минийх гэсэн юм бол бид яах нь вэ? 10-ын нэгийг өгөх ёстой юм болж байгаа. Тэгээ эзэн яагаад 11-ийг авах гээд байна вэ? 10 дугаар ишлэлд бид нэр анхаарлаа хандуулъя. Миний өргөнд хоол хүнс байхын тулд бүхий л 11-ийг агуулхад авчир. Би та нарын төлөө Тэнгэрийн цонхыг нээж та нарын төлөө ивэлийг хальтал асгах хэсгийн талаар намааг одоо үүгээр шалга гэж түмэн зэргийн эзэн айлдж байна гэсэн. Энэ чинь сайхан юм болж байгаа юм шүү тийм ээ. Тэгээ бас магадгүй эзэнд гачигдал зовлон байдаг юм болов? Ингээ бодохоор эзэнд гачигдал зовлон гэж байхгүй юм шиг байна. Тэгээ Библийн судар бидэнд бол одоо түүнийг агуу гайхамшигтай гэж хэлдэг. Дэлхий бол түүний хөлийнх нь 50 гэж хэлсэн байдаг. Дэлхийд эзэн ороод хорогдчихор газар байхгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бидний тэр өчөөхөн мөнгө бол бурханд хэрэггүй болж болох юм. Асуудал нь бидэнд байгаа юм. Тэгээ Бенджамин Франклин гэдэг үг ингэж хэлжээ. Мөнгө хизээч хүнд аз жаргал авчирч байсангүй, байхчгүй. Мөнгөөр хүнийг жаргах нь үгүй. Хүн хэдий чиний олон, төдий чиний ихийг хүсдэг. Саваа дүүргсэн хүн гэж юу н байна уу да? Хүний шунал дуусахгүй. За ингэж бичсэн. Тэгээ энд гарсан баяжих шунал бол одоо бидэнд байгаа асуудлуудын зөвхөн л нэг нь баг л та. Тэгээ бидэнд энэ ишлэл одоо юу хэлээд байна вэ? Тэнгэрийн цонхыг нээгээд одоо биднийг баяжуулахыг хүсэж байна. Сайхан одоо магадгүй байр сууцтай, сайхан одоо унаатай болох гээд байна. Тэгээ бодоод үзье. 10 одоо ашиг орлогынхаа 10%-ийн нэгийг эзэнд өгж байгаа хүн бол сайхан сэтгэлтэй л хүн л байгаа. Тэгээ хэрвээ тэр үнэхээр сайхан сэтгэлтэй эзэнд өгөхдөө ямар ч хорогдох сэтгэлгүйгээр өгөж чадж байгаа бол тэр хүнд баяжих бусдаас илүү гарах хүсэл бол байх ёсгүй юм. За магадгүй нэг хэсэг нь ингэж болох юм. Баян болъё. Баян болох нь үгүй юу бурхныг сорьё гэж ингэж өгч болох юм. Тэгэхээр нэг асуудал байна. Баян болох гээд мөнгө төгрөгтэй болох гээд байгаа хүн бол нөгөө бурхны 10%-ийн нэгд заасан тушаалыг бас зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл баян болохын тулд 11 өгнө гэдэг бол тэр хүн бурхныг мөнгнөөсөө дээгүүр тавьж бас чадаагүй байгаа жишээтэй. Хамгийн гол асуудал нь мөнгөнд л байгаа. Тэгэхээр энэ ишлэл хүнийг одоо баяжуулах гэж л одоо хэлээгүй юм шиг байна. Тэгээ энэ ишлэл одоо бурхны энэ бидэнд хэлээд байгаа үг маань 10 ашиг орлогынхаа 10% нэгийг надад өгөө гэдэг энэ санаа маань болохоор биднийг маш олон зүйлээс хамгаалахыг хүсч бас бидэнд өөрийгөө байдаг гэдгийг мэдрүүлээд мөн бас биднийг сайхан сэтгэлтэй бас өөртөө холбоо тогтоох л ийм одоо зорилготой байна. Тэгээ энд хэд хэдэн одоо сайхан санаа. Эзэн биднийг муу ерийн сүнсний уруу таталтаас хамгаалдаг. Тэгээ муу ерийн сүнс гэж одоо юу ярьж байна вэ? Тэгэхээр энэ ертөнцийг бүтээсэн бурхан гэж байдаг. Тэгээ тэр бурханы эсрэг бас нэгэн одоо зүйл байдаг. Тэр бурхан хүмүүс дандаа сайн зүйлийг хийхийг хүсэж байдаг. Харин эсрэгээр нөгөө нэг бурханы эсрэг муу ерийн сүнс маань хамгийн муу зүйлийг хийж байдаг. Хийсэн муу зүйлээ энийг бол бурхан хийсэн юм шиг гэж хүнд итгүүлэхийг хүсэж байдаг. Тэгэхээр тэр муу ерийн сүнс гэдэг маань уруу татчихл юм бол бид тэр нөгөө бурхнаасаа салах нэг аюултай байна. Харин бид 10%-ийнхаа нэгийг өгснөөр одоо энэ уруу таталтаас хамгаалагдах боломжтой байдаг. Тэг өөр нэгэн зүйл гэхээр эзэн биднийг авилгалд өртгөөс сэргийлдэг. Одоо авилгал гэдэг бол маш одоо аимшигтай. Тэгээд энэ зүйлийг бол хэлүүлтгүй өрмөж байгаа.
Тэгээ өөр нэг зүйл болохоор эзэн биднийг илүү зөв шийдэлд хүрэхэд тусалдаг. Энэ мөнгийг юунд зарцуулбал илүү одоо хэрэгтэй, илүү зөв сайн бэ гэдгийг бидэнд сургаж байдаг. Тэг мөн эзэн бидэнд болохоор амьдралаа зохицуулаад аваад явах одоо чадвар өгдөг. 50,000 төгрөгөөр амьдрдаг хүн байлаа гэж бодъё. Тэгэхээр 50,000-ийнхаа 5-ыг одоо эзэнд өгчлөө. За тэгэхээр таны амьдрал 50,000-аар одоо хэмжигддэг байсан бол одоо энэ удаа 45,000 төгрөгөөр хэмжигдэх болж байгаа. Тэгэхээр 50,000-аар зохицуулдаг байсан амьдралаа 45,000 төгрөгөөр зохицуулахын тулд танд яах вэ гэхээр дахиад илүү одоо амьдралын одоо нарийн ухаан танд хэрэгтэй болж байна. Тэгэхээр нөгөө нэг үрлэгэн зан нөгөө хөрдгөө байсан мөнгө төгрөг маань одоо маш өөр ариунаар хүрэх боломжтой болчихж байгаа. За тэгэд өөр нэг зүйл нь болохоор маш олон хүн эзэн бидэнд хэрэгтэй үед орлогын нэмэлт их усүр өгдөг гэдгийг гэрчилдэг гэж хэлж байгаа. Тэд нэг юм гэрчил яриа л да. Манай цуглаанд одоо нэг 10 жилийн хүүхэд явдаг байлаа. Тэгээд тэр хүүхэд маань одоо 10% бол эзэнд үнэнчээр өгдөг байсан. Тэгэд одоо гэр нь хол байдаг, хөдөөнөөс орж ир сургууль сурдаг байсан болохоор одоо хоол хүнс нь бол багдана. Ер нь бол амьдрал нь бол тийм бас одоо хүрэлцээтэй байхгүй л да. За нөгөө талаасаа бодоод үзэхээр 10% өгдөг байсан гэж бодохоор одоо сургуулийн сурагч хүний 10% гэдэг бол бас тийм их одоо мөнгө биш байсан баг. За гэхдээ бол ямар ч гэсэн одоо мөнгө бол өгдөг байсан. Үнэнчээр өгдөг байсан. За нэг удаа одоо мөнгө бол байхгүй болсон. Одоо ямар ч хоолгүй болсон. За ингээд одоо хоол байхгүйгээр одоо хоол идэлгүйгээр сургуульд явлаа. Тэгээд сургууль дээр очиод одоо байж атал одоо захирал нь одоо орж ирээд ангийнхнаас нь 2 хүүхдийг сонгож аваад тэр 2 хүүхдийн нэгэнд нь нөгөө хүүхд маань орчихсон байлаа л да. Тэгээ нөгөө захирал маань нэг юмд явуулчаад нөгөө юмд нь одоо нөгөө 2 хүүхд маань явчаад буцаж ирж явах та өөрөөр хэлбэл нөгөө манай сүмд явдаг байсан залуу маань нэг шаврын дундаас нэг юм мөнгөний үзүүр цохож байгааг харсан. Ингээд татаад гаргаад ирсэн чинь одоо 10,000 төгрөг байжсэн. Тэгэхээр тэр 10,000 төгрөг бол яг л тэднээс идэж уух юмд нь хэрэгцээтэй үед нь бурхан одоо өгсөн илэрлээс. Тэгэхээр чин бас гайхамшигтай. Ийм болон одоо үе түмэн гэрчлэл байдаг. Энэ юу хэлэх гээд байна вэ гэхээр 10% одоо цалингийнхаа 10%-ийг одоо бурханд үнэнчээр өглөө. Нөгөөдөгтөө хорогдлогүйгээр. Мэдээж тэр мөнгө бол таны амьдралд хэрэгтэй л байсан байж таараа. За гэхдээ юу гэж хэлж яана гэхээр тэр мөнгөгүйгээр таны амьдрал одоо дутагдаад гачигдах юм бол эзэн яах вэ? Тэнгэрийн цонхыг нээн гэсэн амлсан ёсороо ивэл өгдөг. Тэгэхээр энэ ийм үед бол хүн бурхантай маш их ойртдог. Эсвэл магадгүй бурхныг одоо сориод тийм үү 10% өгчөөд тэгээд тэр мөнгө төгрөгөөр арай өөр юм зарцуулъя гээл да. Одоо юу яа гэдэг сайхан одоо найзуудтайгаа наригдсан гэх гэдэг юм уу. Эсвэл илүү сайхан одоо өмдтэй болдог ч юм. Гэтэл ийм үед одоо бурхан тэр тэнгэрийн цонхыг нээх үгүй юу гэдэг нь асуудал. Тэгэхээр энэ 10 дугаар ишлэлд юу гэж одоо хамгийн гол санаа нь юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр биднийг баяжуулахын тулд биднийг одоо өөрөөсөө одоо илүүгээр мөнгө таны чухал шүү гэдгийг одоо сурталчлахын тулд ингэж хэлээгүй. Харин энэ зүйлгүүгээр та нар дутсан ч гэсэн би та бүгдийг хангаж чадaltaй бурхан, хангаж чадах чадaltaй бурхан гэдгээ нотлохын тулд өгсөн. Тэгэхээр бурхан гэж хаана байна гэд олон хүмүүс асуугаад байна. Тэгвэл тэр бурхнаа олохын тулд бас нэгэн сайхан боломж байгаа. Нэг одоо олон одоо бурханд итгэдэг гэж хэлдэг боловч одоо бурхны тэр хэлсэн үгийн дагуу бас явахгүй хүмүүс олон байдаг. Юу гэхээр би бол одоо бурханд итгэдэг, би сүмд явдаг. Ингэдэг хэлсэн мөртлөөсөө 10% өгөх болохоор бодоос очдөг. Өхөө байх уу. За яг өөртөө авч. Тэгэхээр энэ хүн маань одоо зүрх сэтгэлд нь юу нь хамгийн нэгдүгээрт байна. Тэгэхээр мэдээж мөнгөн тэр өнөд бол бурхнаас илүү санагдсан байж таараа л да. Бурхныг олоод авчих олон боломж тэр нь байгаа. Тэр олон боломжны одоо зөвхөн нэг нь энэ ах.
Хэрвээ Бурхныг олоод авчий гэж одоо бодож байгаа бол та энэ зүйлээр бас олж авчиж болох юм. Өшөө илүү олон сайхан одоо зүйлээ мэдрүүлэхин тулд энэ нь одоо таны Бурханд ойртох хаалга нээж болох юм. Та тэгээд итгэлтэйгээр энэ зүйлийг Бурханд одоо хэлээд тэгээд Бурхны амлалтыг одоо дахин сануулаарай. 10% та зүрх сэтгэлээс одоо ямар нэгэн хорогдох сэтгэлгүйгээр өгөөд тэгээ харин энэ зүйл маань одоо таны надад өгч байгаа эвэлийн одоо дэрэгд юу ч учраас тэгээ энэ бас таних учраас би танд өргөж байна. Миний бүхий л амьдралын хэрэгтэй зүйлийг минь та хангаж өгөөч. Яг хэрэгтэй үед минь та хангаж өгөөч. Би танд итгэж байна гэж одоо залбираа. Бурхныг одоо өөр зүйлүүдээр одоо хайж болох юм. Гэсэн хэрнээ Бурхны энэ амлалтыг бас одоо энэ одоо зүйлийг нь одоо биелүүлэхгүй бол яг л цоорхоо хүн шиг таны одоо зүрх сэтгэл хизээч Бурхнаар дүүрэхгүй гэж болох юм. Бурхныг бүрэн дүрэн мэдрэхгүй гэж болох юм. Бурхантай холбоо тогтоох маш олон арга зам байгаа л да. Зөвхөн түүний нэг нь энэ баг. Та өнөхөр Бурхныг хайж явбал үнэн шудраг зүйл гэж бас байгаа. Танд хайр инэрл хэрэгтэй бол танд Бурхан шаардлагатай. Тэгэхээр та Бурхныг олж авахын тулд та энэ зүйлийг ч гэсэн бас л биелүүлэх шаардлагатай. Хэрвээ таны амьдрал дутагдж, гачигдж явбал бас мөн Бурхныг одоо зүрх сэтгэлдээ мэдрэхийг хүсэж байгаа бол та бас 10% үнэнчээр өгөөд тэгээ түүнд залбираа. Миний бүхий л хэрэгцээ та хангадаг. Тэр хэрэгтэй бүхий минь та өгч чадна гэдэгт би итгэж байна. Энэ өгч байгаа зүйл бол таних учраас би танд өгч байна. Та харин бүхий л амьдралын турш миний хэрэгцээг хангаж өгөөрэй гэж үнэнчээр залбираад түүнд 10%. Бурхныг мэдээ гэсэн хэрнээ өөр бусад бүх зүйлүүдийг биелүүлчихэд Бурхан минь таны нөгөө амлалт хаана байна гэж хэлж болох юм л да. Тэгэхээр 100,000 төгрөгийн цалин авдаг хүн 10,000 цаасаа Бурханд өргөлөө гэж бодъё. За гэтэл өргөж чадахгүй байлаа гэж бодъё л да. Чадахгүй байгаа хүний хувьд бол ертөнцийг бүтээсэн энэ агуу Бурханыг 10,000 төгрөгнөөс доогуур тавьж яана гэсэн үг. Тэгэхээр тийм зүйл одоо таны амьдралд бүү тохиолдсон. Тэгээ бас мөн таны амьдрал одоо элбэг хангалуун тэгээ бас мөн үргэлж одоо санаа амар тайван байх болтугай. Мөнгөнд битгий боочлогдоод мөнгийг зүрх сэтгэлдээ Бурхан болгож битгий тавиа. Эзний хүчээр би энэ дэлхийг орчуулъя. Ариун сүнсээ надад цутгаа. Алдар махталыг бид нарт өргөж байна.